За карантины өдрийг та бүхэн минь хэрхэн яаж өнгөрүүлж байна да? UK админийх нь хувьд бол хамгийн хурднаараа гайдуудаа та нартай ярьж өгөхийг л хүсэж байгаа учраас өнөөдөр цаг хугацаагаар аялагч охин гээд өвөрмөц зэнийг бэлдсэн байд юм аа. Гинэт игэлж ирээ амьдрал чинь өөрчлөгдөж цаг хугацааг өөрийн хүснээрээ ухрааж чадах нэг тийм хүч чадалтай болчвол та юу хийх вэ? Тэгвэл Макото охин яаж энэ чадвараа гаргаж байгааг үзцгээе дээ. Макото Коно бол ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч гэсэн төгсөөд яг юу хийхээч дөрвтөө шийдээгүй өдөр болгон хичээлдээ хоцордог, жаахан муу сурдаг, бүтлгүйдүү хоёр эрэгтэй сайн найзтайгаа байнга бейсболын бөмбөг шидэлцэж тоглодог. Гэхдээ л дандаа өөрийгөө азтай гэж боддог өөдрөг үзэлцэн. За тэгэл нөгөө л нэг үргэлжлэдэг өдрүүд үргэлжилсээр хичээлдээ хоцроод өлөв долов хийж явж байгаад шинжлэх ухааны кабинетийн өрөөнд халтарч унаад нэг бөөрөнгийн юм дээр толгоогоор унсан энэ өдрөөс эхлээд амьдрал нь оронгороо иргэн гэж хэн санах вэ те? Тэр бөөрөнхий зүйл нь цаг хугацаагаар аялаж болдог төхөөрөмж байсан юм байна л да. Тэрийг ээч ойлгохгүй гэрлүүгөө явж байхдаа хурдны галт тэргэн дайруулах тэрл мөчөд би хэрвээ өнөөдөр үхэн гэдгээ мэдсэн бол илүү хичээх байсан. Би онц сурах байсан. Өдөр бүрийг хайрлах байсан ухааны бодсон байж итл яг тэр цаг хугацаанд шилжээд хэдхэн минутын өмнө болсон үйл явдал дээр очиж идэг шүү. Макото бүр юу болоод байгаагаа одоохондоо ойлгоогүй л явсаар мэрэгч түлхэж авга ихч дээрээ очиж асуудал хүүшээ мэдэг юм уу? Чи чин цаг хугацаагаар айлдаг болсон юм шим шүү гэдэг харна. За бас араач дээ би юу гэж тэгж чаддیں гэл гайхсхийгэл өнгөртیں. Ганцаараа гомбирч голын иргэн тэнд сууж байхдаа ер нь нэрээ би тийм хүч мөчтэй болцсон болов гэл нэг туршиж үзтэл хэд хоногийн өмнө дүүн цэлцэгнүүрийг нэдсэн өдрөө буцаад ирээд бүр цэлцэгнүүрээ идэж үзтэл зүуд бишээ. Ингээл манай Макото бөөм баяр хичээлдээ эртлэн босож хоцрохгүй очиол өмнөх муу авсан бүх шалгалтуудаа онцогч бүтлгүйтэд байсан хоол хийж исэн туршилтан дээр өөрийнхөө бүтлгүйтхийг мэдэд өөр хүүхэдтэй бага сольж найзуудтайгаа караоке орж нэг цаг дуулахдаа цагаа ухраагаад 10 цаг дуулчихж байгаа. Бүр сүүлдээ ээж нь дуртай хоолыг хийгээгүй бол дуртай хоолыг хийсэн өдрөлгөө шилжсээр дарвалзаж өгж гинэ өө. Тэгэл нөгөө ах эгчдэрээ очиж та минь үний илжээ. Би ч одоо дуртай үедээ цаг хугацаагаа ухраадаг болсон шүү дээ. Мөнгө төгрөг санаа зоох юм энэ байхгүй гэл. Гэтэл их чинь чи энэ жаргалтайгаа ч гэсэн чамаас болоод өөр нэг хүн хохирч олно шүү дээ гэсэн үгийн тоосонгүй л тээ. Макотогийн байнга хамт явдаг хоёр сайн найзынх нь нэг болох Коскэд нэг охин сэтгэлээ илчилсэн ч Коске тоодоггүй за нэг үерхэл ярьсных гэж Чиякийн мань чам сайрт хойлоо үерхүү Макото гэж хэлсний хүртэл хилээгүй юм шиг цаг хугацаагаа ухраасаар бүх юм л өөрийнх нь хүснээр л болоод байсан л та. За тэгээд удалгүй ангийнхан Такаси ангийнхандаа дээрлгүүлдэг гар болцсон. Яагаад гэвэл хоол хийдэг өдөр Макото бүтлгүйдэг байсан ч цаг хугацаагаа ухраагаад Такаситэй бага сольсон учраас Такаси бүтлгүйдэж хүүхдүүдийн доог тохуу болсоор харин Макото Чиякийг өөрт нь сайн гэдгийг мэдсэн учраас зайгаа барьж эхлээд сүүлдээ Макотогийн сайн найз Юрийн Чиякида дотн болж харагдаж байгаачлаа. Такаси буруур нь хурч энэ бүхэнд Макотогийн л буруу Макото л надтай бага солиогойсэн бол би ингэж хүүхдүүдийн доог тохуу болохгүй байсан ингээл гал унтрагч авчид гэтэл Чияки урдуур нь орж яг бэртгэжсэн болохоор цаг хугацааг гялс ухраагаад найзыгаа аварсан ч мэдээж өөр хүн гимтсэн. Удалгүй Коске цайн гэдээсэн охтуудын найз нэрэд Макото руу шууд дайрж шүү. Та хоёр яадаа урхэд ам уу манай зөвхөн айл хэдэн жилийн өмнөөс л Коске тайртай байсан бла 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 гэл хамаг түүхээ ярьж өгсөнд нь уяраад цаг хугацаагаа ухрааж нөгөө хоёроо нийлүүлэх гэл их л үзэж тарж гинөө чаавас огт бүтдэггүй азар нэгэн мэрэгэн санаа орж ирээд охин гимтээд Коскогийн аав нэмж болохоор эмнэлэг рүү явж идэл Макотогийн дугуй байдгүй торомс нь угаасаа эвдэрсэн байсан болохоор яг л тэр цаг минутанд хурдны галт тэргэн дайруулна гэдгийг мэдээд хамаг чадхаараа гүйсэн ч амжилт олдгүй орлоод лээсэн нүдэн нээсэн чи бүх юм зогсчих бүртэнд Макото тэгээд Чияки хоёроос өөр хүмүүс хөдлөхгүй байхаар гайхал асуудал. Чи байжээ? Хин энэ тайм лапсыг ашиглаад байгаа юм бол гэж их бодлоо. Би ирээд үгээс ирсэн. Санаандгүй байдлаар төхөөрөмжөө алдсан ч чи олсон байж. Гэхдээ би маргааш гэхэд байхгүй болно. Яагаад гэвэл өнгөрсөнд байдаг хүмүүс үүнийг мэдэх ёсгүй энтергээл баах юм яриа өвчтیں۔ Цаа чин тэгээл их цан гаргаад байсан биш. Чияки дугаасаа анханаас л хайртай байсан юм л шүү дээ. Өөрт байгаа сүүлийн шилжих боломжоо ашиглаад бүр анх кабинет дунсан өдөрлөгөө буцаж Чияки та уулзаад ирээдүйдээ чамайг хүлээж байх болно гэсэн нэг тийм сэтгэл хөдлөмөр бүх зүйл
мэдээллийн хүлээлт үүсгэсэн үгийг сонсоод харин Косгээд сайн нөгөөхөн хамт бейсбол тоглодог болсон. Удахгүй бараг үерхэж байгаа гэж бодоод аар штт. Ингээд манай Мокото олон гайхалтай зүйлсийг туулж туршиж үзсэн. Бас өөрийнхөө хайртай хүнээ ч олсон болохоор ирээдүгээ илүү өдрөгөр харж байгаах тийм ээ. Манайхан Юкин тэгээд хэлдэж штэ хэцүү зүйл урд чинь маш олон удаа гарч ирнэ. Гэтэл чи ганцхан удаад л бүтлгүүдчихэд бууж өгч юм шээстэй. Шаардлагатай бол амьдрал чамайг хэдэн мянган удаа шалгаж болно. Яагаад гэвэл чи тэр бүхнийг даван туулах хүчтэй учраас гомдлолгүй урагшаацдаг. Зүрх